2024 онд эрчим хүчний реформ эхэлсэн. За 3 намын хамтрал болоод олон жил гацсан энэ реформыг хийхин тулд шадар сайд, эрчим хүчний сайд, за тэгээд 3 намаас 2 гишүүн оролцсон ийм эрчим хүчний үндэсний ороогоо эхлүүлээд явсан. За 2024 онд бол бид нар бодлогоо тодорхойлоод энэ салбарын хууль эрх зүйн орчныг зохицоор шинжлэх, зах зээлийн зарчимд нь шилжүүлж, либералчлах бодлогоор дамжуулж гадны хөрөнгө оруулалтуудыг татах, үнийн бодлогыг шинжлэх, эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулж, менежмент сайжруулад цаашдаа энэ компаниудыг олон нийтэд нээлттэй компани болгоно гэдээ бол бодлогоо гаргаад явсан. Гэтэл одоо 6 сар өнгөрч байна. Энээс хойш бол үн тарифт өртөгт нийцүүлэхээс өөрөөр ямар нэгэн дөрвтэй үйлчлэл гараагүй гэдгийг олон нийтээс ч маш их хэлж байгаа. Тэгэд энэний үндсэн шалтгаан нь бол бодлого дээр бид нар нэгдэж чадахгүй байгаа юм болов уу гэж би бол хараад байгаа. Үндсэндээ одоо урт хугацааны доктортой гэрээ байгуулад төр хувийн хөвшлэр хамтралаар чадлын том станцууд барих тактик бол яригдаад байгаа. Одоо Баянгийн 600 мегаваттын станц жишээ нь. Үндсэн асуудал нь юу гэхээр манай Монгол орон ч өргөн уудан тал нутагтай хүн аманд тархаа бутархаар суурьшдаг. Эндээс харахаар жижиг одоо суурингуудад тархмал их усруудыг тавиад микрогрид одоо ийм сүлжээнүүдийг бий болгох нь бидний хувьд санхүүгийн хувьд ч өртөг зардал багтай. Дээрээс нь 600 мегаваттын станц байснаас 50 мегаваттын жижиг станцууд байх юм бол олон тоглогч нарыг оруулж ирээд жинхнээсээ боддоор энэ маань өөр өрсөлдөөн бий болох ийм боломжтой байна. Тэгэхээр энэ асуудлуудаа ярилцаад дээрээс нь үнийн бодлогоо одоо бид нар яаж либералчлах юм? Үн чөлөөлөлт бол сая явагдаагүй. Энэ бол өртөгт нийцүүлэн гээд үн тарифыг нэмсэн асуудал явж байгаа. Тэгэхээр бодлого маань өөрөө ерөөсөө нэгдэж өгч чадахгүй байгаа маа. Улсын хурал дээр инх цэцэг гишүүнээр ахлуулсан хууль эрх зүйн орчны шинжилгээний найруулах ажлын хэсэг гэд тусдаа гарсан. За эрчим хүчний яам дээр бас нэг төсөл яваад байгаа гэж би сонссон. За эрчим хүчний реформын үндэсний орон дээр болохоор гадны хөрөнгө оруулалт томоохон төслүүдтэй холбоотой ажлууд нь явж байгаа юм байна гэж бол ойлгож байгаа. Тэгэхээр ерөнхий сайдаас асуумаар байна. Энэ хаана ер нь эрчим хүчний реформын бодлого нь зангидаад явж байгаа юм бэ? Мэдээллүүд нь хаана нэгтгэх ёстой юм? Дээрээс нь шийдвэр гаргалтууд нь яг хаана гарах юм? Та энийг тодорхой болгож өгөхгүй бол энэ реформын үндсэн одоо асуудлууд чинь шийдэгдэхгүй ингээд удаан байдалтай байгаад байна. За дараа нь хоёр дахь асуулт эрчим хүчний сайдаас асууя. Эрчим хүчний салбарын ажилчид надтай нэлээд их холбогдож ярьж байгаа. Үн тариф өөрчлөгдсөний дараагаар бол цалингийн тухай асуудлыг бол эрчим хүчний салбарынхан бол маш ихээр хэлж байгаа. Бидний цалинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэд. За би гишүүнээр эрчим хүчний зохицуулах хорооноос бол асуусан. Эрчим хүчний зохицуулах хорооноос хэлэхдээ сүүлийн 2 жил нэг 10 орчим хувиар нэмэгдүүлээд яваад байсан. Гэхдээ тухайн үед бол уг мөнгөнд байгаагүй учраас үр төлбөр хэлбэрээр явуулж исэн. Сая 2024 онд энэ үр төлбөрийг бол барагдуулсан юм а гэсэн. Тэгэхээр энэ салбарын ажилчид асуугаад байгаа учраас энийг тодруулж хэлмээр байгаа. Дээрээс нь инженер техникийн ажилчдын цалин, захиргааны ажилчдын цалин ямар ялгаатай байгаа вэ? Энэ салбарын дундаж цалингийн хэдэн төгрөг байгаа вэ гэдгийг асууя. За эрчим хүчний реформ хийж байгаа хүмүүс хоорондоо асуулт тавиад тэгээ би хариулах болж байгаа шиг. Би нэг зүйл дээр одоо яг энэ реформыг дэмжиж байгаа одоо парламентын гишүүд, сенатын гишүүд үнэн бодтой ийм нөхцөл байдлаас та бүхэн маань битгий ухраасаа гэж зүгээр би уриалж байна. Мэдээж одоогийн цаг хугацаанд өвдөлт өгнө. Өвдөлт өгч чинь. Гэхдээ үйлдвэрлэлийн өртгөөсөө нийлүүлж байгаа өртгөө нь хэд дахин хямд. Тэг бид нар яаж орон сууцж болох юм? Яаж үйлдвэрлэл баригдах юм? Яг энэ үннээс бид нар 34 жил цухтаас одоо тэгээ хайчих. За харин ч энэ асуудлыг одоо гаргаж тавьж бодтой тоонуудаа бас гаргаад энэ зүйл рүү ингээд одоо явахыг хүсээд мөс зүсж байгаа зүгээр засгийн газрын сайд нар за мөн одоо парламентын гишүүд та бүхэндээ бол ерхий сайдын талархаж байгаа шүү. Хотлоо улс төр хийх амархан. Тэгээ хайчих шийдэл байхгүй юм. Хэдэн жилийн дараа энээсээ илүү хүнд өвдөлттэй тулгарна. Тийм учраас бид нар суур асуудлуудаа тэгээд зориг гаргаад шийтгэл ёстой.
баруун талаар нь жоод зүүн талаар нь жоод тулгарх зүйлийг бид нар одоо байгаа 1-2 хүний улс төр хийсэн арчаагүй байдлаас болж ухарч болохгүй. Тэм учраас эрчим хүчний үнийг чөлөөлөх зөв байсан. Энийг хамтарснараа хийж чадсан. Энийг бүсчилсэн томсгосон тойргоос за бас пропозал тогтолцоогоор орж ирсэн гишүүд л ярьж чадчих. За мэдээж дулаан дээр ч гэсэн энэ асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ харамсалтай нь одоо инфляц тулчж байгаа учраас энийг хойшлуулахаас сонголтгүй болсон. Харин энэ асуудал яг үйлдвэрлэлийн өртөг тоон утгаар ямар байгаа юм энэ бүх зүйлүүдэд та бүхэн илүү л сайн таниулах ёстой. Олон нийтийн хувьд би үнийг эсэргүүцэд байгаа гэж бодохгүй. Нөхцөл байдлыг ойлгож байгаа. Харин тайлбар дутж байгаа. Улс төрчлөлт нь бодтой тайлбараасаа дутчихж магадгүй. Энэ цаг үед таалагдах гэсэн арчаагүй улс төрчлөлт нь бодтой байдлыг ярьж байгаас илүү байж магадгүй. Гэхдээ ирээдүйд Монгол улс орон сууцчиж, аж үйлдвэрлэж бид нар энэ шийдвэрийг гаргаснараа дараагийн хүмүүс энийг зөв гэдгийг ойлгох цаг ирнэ. Үүнээс битгий эргэлзээрээ битгий ухраа. Цэнгэг гүшүүндэд талархж байгаа бас эрчим хүчний үн тариф өртөгт нь ойр тойлох ажилд бол санаачлаг гаргаад дэмжиж явж байгаа данд бас эрчим хүчний салбарынханд их даалгавчтай талархж байгаа гэдгийг бас хэлье. Нэг бодлого дээр нэгдэж чадахгүй юм байхгүй байгаа. Бидний бодлого бодит байдал дээр биелүүлж чаддаг бодлогоо л гаргая гэдэг байр суурийг яамнаас гаргадаг. Энэ талаар ч гэсэн анх байгуулагчаас нь үеэгээ бодоход манай эрчим хүчний реформын хороо гишүүд яамны байр суурь 91 зүйл рүү их ойртож ирж байгаа сүүлийн үед энэ дэр би их бэлгшээж байгаа. Манайх ч бас жижиг орн манай суур эрсдэл маань өндөр байдаг. Ирээдүйн багтаа дөнгөж би одоо банкны зээлжих зэрэглэлээр ийм л бизнесийн орчин байгаа учраас манайх руу шууд мөнгө барж оржод ашиг орлого олно гэдэг энэ асуудал хүнд байна. Санхүүгийн зардал өндөр байна. Шууд өргөс авсан юм шиг өнөөдөр яриад маргааш нь шийдэж чадахгүй. Энэ тодорхой хэмжээний 2-3 сар магадгүй жил, 2 жил, 3 жил шаардлагадана. Энэ дээр бол төвчээртэй одоо энэ ихсэн ажлаа дуусгая гэдэг зүйлийг бас танд уриалж байгаа. За үн тариф нэмэгдснээр бол ажилтны цалин энэ 4 сарын 1-ээс энэ төрийн өмчт компаниудын тухай ярьж байгаа шүү. Эрчим хүчний сайдаар зорилт төвшингээ батлуулдаг 27 төрийн өмчт компанийн цалин 4 сарын 1-ээс 10% нэмэгдүүлэх юм шийдвэр гаргаж байгаа. Салбарын инженер техникийн ажилтны цалин бол өнөөдрийн байдлаар 3.6 сая төгрөг байна. Үүнээс хүн амын орлогын дотор нийгмийн дадлан шимтгэлийг төлөхөөр гар дээр нэгэд очих нь ойлгомжтой. Ийм л бодит байдалтай байгаа юм. Энэ салбар маань яг эрчим хүчний салбарт байгаа. Энэ залуучууд маань бусад уул уурхай болон бусад салбарууд гадаадынхантай яах юм бол өгсөн хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ энийг бодит байдлаар салбарын компаниуд бүгдэнд нь бид нар таниулж ойлгуулж байгаа. Ондоо арга. Одоо бид нар ерөнхий асуудал ярих шаардлагагүй. Энэ танхим дотор сууж байгаа хүн болон эрчим хүч ямар чухал вэ? Эрчим хүчний либералчлал хийгдэх ёстой гэдэгтээ санал нэгж байгаа. Тийм учраас 103 гишүүн гарын үсэг сурсан байгаа. Тэгэхээр бид нар одоо деталь ажил руугаа орох ёстой. Тэгэхээр зах зээлийн загварчлал, үнийн бодлого, одоо хууль эрхцэн орчноо яаж тодорхойлж гаргаж ирэх юм гэдэг маань өөрөө бидний ирээдүйг тодорхойлж гаргана. Тэгэхээр энэ шийдвэрүүдээ бид нар хийж чадахгүй байгаа шүү дээ. Бид нар одоо бодит үнэнгээ хэлэх ёстой. Энэ шийдвэр дээр хаанаа мөсөө хагалж явах юм бэ гэдгийг л би асуугаад байна. Засгийн газар энэ дээр яаж ажиллаж байгаа юм? За цэнгэн гишүү бас салбарын мэргэжилтэн талын биш учраас бас бухимдж байгааг үгүйсэхгүй. Бид нар ямар ч байсан 2025 оны 2-3 дахь улиралдаа багтаагаад энэ эрчим хүчний тухай хуулийг бүхлээр нь шинжилсэн хариулах юм уу? Эсвэл нэмэлт өөрчлөлтөөр явах юм уу гэдгээ инх цэцэг гишүүн тэргүүтээ бусад гишүүдтэй бид нар тодорхой болгоно. Энээс өмнө гал алдчилгүйгээр эхний асуудалт нь бол нэг санхүүгийн доктортой байдлаа үүсгэхэд дампуурчихгүй байх асуудал тулгамдчиад байгаа учраас энэ тал дээр илүү төлөвлөгөө анхаарснаа бас хэлээ танд тайлбарлаж ойлгуулж чадаагүй байсан бол уучлалт гуйж байгаа. За энэ цэнгүүн гишүүний бас тавьж байгаа шаардлага бол бодиттой. Одоо нөгөө иргэд болохоор үн нэмсэн гэдэг ойлголттой. Тэг юу хийгээд байгаа юм бэ гэдэг талаар нөгөө мэдээлэл нь очихгүй байна гэдэг дээр бол хүлээншэрч байгаа. Гэхдээ маш том өөрчлөлт гарцсан байгаа. Юу вэ гэхээр том хэмжээний хөрөнгө оруулалтууд бол наашаага орж ирэхээр за экспортыг чиглэсэн
бүтээн байгуулалтууд явахаар ингээд судалгааны ажил руугаа орцсон байгаа. Нэг хоёрдугаард хууль эрх зүйн чиглэлээр бол манайх эрчим хүчний үндэсний хорон дээр ажлын хэсэг гараад инх цэцэг гишүүнээр ахлуулаад ингээд явж байгаа. Энэ бол ингээд тустай ажил бол биш ээ. Энэ бол ингээд засгийн газраас өргөн баригдана. Энийхээ өрөөнд бол удахгүй ингээд хаврын чуулганаар энэ орж ирнэ. Яг үүгээрээ бол зах зээлийнхаа загварчлалыг бол хийгээд явах нь зүйтэй. Одоо бид нар бүтцийн өөрчлөлтийнхаа төлөвийг өчигдөр ингээд батлаад явсан. Ямар байдлаар бид нар хувийн сектор руу шилжүүлэх юм бэ? Үр ашгийг сайжруулах юм бэ гэд. Яг энэ чиглэлээр бол манай нөгөө төрийн өмчийн компани үр ашгийг сайжруулах хууль манай учрал сайд бол ингээд оруулж ирээд бид нар энийхээ хүрээнд энэ арга хэмжээг аваад явнаа. Тэгээ бас жоо буруу ойлголт яваад байх шиг л энэ нөгөө Эрчилс Монгол гэдэг компани ингээд байгуулчлаа. Тэр маань яах вүлээ гэд. Энэ чинь бол нөгөө уул уурхайн компаниас бүх сүлжээ компанийг нэгтгээд балансыг нэгтгээд цэвэрлээд хөрөнгө оруулалт татах тэр боломжийг нь бий болгож байгаа ийм бүтэц аахгүй. Тэгээ энийхээ хүрээнд бид нар энэ бүцэн өөрчлөлтийг бол үе шатгаар хийгээд явна. Гол нь бол энийг зах зээлийн систем руу яаж оруулж ирэх вэ? IPO-го урт хугацаанд яаж хийх вэ? Үр ашиг нь яаж сайжруулах вэ? Мөнгөө яаж татах вэ? Тэгээд цаашаа өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийдэг, технологийн асуудлыг шийдэж чаддаг ийм бүцийг оруулж ирэх нь хамгийн чухал байгаа байхгүй. Тэгээ энэ ажлууд маань бүгдээр ингээ үе шаттай хийгдээд явж байгаа. Тэгээ мэдээллүүдээ бол бид нар өгөөд явна. Эрчим хүчний реформын үр дүн бол сайн гарч байгаа, ажил бол сайн явж байгаа шүү. Энэ бол бид хэлээд байгаа 2-3 жилийн дотор бид